Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө бичлэгээр дундаа хавчуурахтай дорояки панкейк хийсэн байгаа. Орцонд маань 3 ширхэг өндөг 80 г сахар, 30 г зөгийн бал, 1 чимэг давс, 5 г нунтаг хөлгөгч буюу бейкинг паудер, 1 уут ванилийн сахар, 180 г гурил, 80 мл сүү орно. Бүх орц жороод ор мэдээлэл хэсэг давхар оруулсан байгаа. Ороод үзээрэй. Эхлээд өндгөн дээрээ сахараа, давсаа, ванилийн сахараа мөн зөгийн балаа хийгээд сайн хутгаж холино. Дараа нь сүүгээ хийгээд баг зэрэг хутгаад дээрээс нь гурилаа нунтаг хөлгөгчөө шигшигчээр шигшээд ямар ч бөөгнөрсөн зүйлгүй болтол нь үргэлжлүүлэн сайн хутгаж өгнө. Сүү маань баг зэрэг бүлээн байх ёстой. Ингээд зурмаг маань бэлэн боллоо. Одоо хүнсний скотчоор бүтээгээд тасалгааны хэмд 10 минут байлгана. 10 минутын дараа ийм болсон зурмагаа хайруулын тавганд хийгээд плетийнхаа бага хэмдээр болгоно. Ингэж болгохдоо хайруулын тавгаа тослохгүйгээр зурмгаа ойролцоогоор 2 амны халбаны хэмжээтэй ингээд хийчин би нэгээс эсвэртэл халдаг плетигний 2 дээр нь болгосон байгаа. Ингээд дээр нь баг зэрэг бөмбөлөг үүсээд хөөгөөд ирэхээр нь нөгөө талаар нь эргүүлээд баг зэрэг хайраад өгнө. Нөгөө талдаа ийм болсон байна. Одоо ингээд гаргаад хөргөө тавьчин яг ийм дарааллаар үлдэгдэл бүх зурмгаа болгоно. Ийм болсон байна. Одоо дунд нь хийх хавчуурга хийцгээе. Орцонд маань ойролцоогоор 150 г нутелла орох байгаа. Одоо нэг ширхэг кексэн дээрээ ойролцоогоор 2 цайны халбаг нутелла хийгээд зах хэсэгт нь түрхгүйгээр зөвхөн дунд хэсэгт нь ингээд жигэд түрхээд өгнө. Ингэж түрхснийхаа дараа ахаад нэг кексээ дээрээс нь наагаад зах хэсгийг нь тойруулаад хуруугаараа жигэд дараад наагаад өгнө. Яг ийм дарааллаар үлдэгдэл бүх кекснүүдээ хийнэ. Ингээд маш гоё амттай дорояки маань бэлэн боллоо. Яг энэ орцоор ойролцоогоор 7 ширхэг панкейк гардаг байгаа. Заавал хийж үзээрэй. Мөн асуух асуулт өгвөл доор комент хэсэгт үлдээгээрэй. Амжилт хүсье. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.